нийгмийн цаг агаар өтгөн манантай. Зоримт хүргийн үзэгчтэй нийгмийн цаг агаар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Гадаа байгалийн цаг агаарт нартай, хуртай, тогтун сайхан байгаа бол нийгмийн цаг агаар аль зэрэг байгаа юм бэ гэдгийг үзэгч та бүхэн бас бидэнтэй хамт толдно хэмээн урьж байна. За нийгмийн цаг агаар нэвтрүүлэг өнгөрөх өдрөөс эхлэн анхны цуврал дугаараа үзэгч та бүхэнд биелэгдээгүй амлалтлууд гэсэн сэдвийн хүрээнд хүргэж байсан бол энэ өдрийн дугаарыг бид олигархуудын жагсаалт гэсэн сэдвийн хүрээнд үзэгч та бүхэнд хүрэхээр бэлдсэн юм а. За учир нь энэ сэдвийг хүндэх болсон шалтгаан бий. 2012 оны парламентын сонгуульд иргэд сонгогч та биднээс асар өндөр хариуцлагатай сонголтыг шаардж байгаа. Үүний тулд бид хариуцлагатай сонголтыг хийхийн тулд энэхүү нэр дэвшигчдийн энэ цагаан захтнуудын хэн хийм бэ гэдгийг бол маш нарийн сайн мэдэж байх тийм шаардлага гарч ирж байна. Улс төрийн нам эвслүүд жагсаалт гэсэн халахвчны ард 28 хүмүүсийг бэлдэж тавьсан байгаа. Намуудын лидерүүд гэгдэж байгаа энэ хүмүүсийн хэн хийм бэ гэдэгтээ танилцах цаг үеийн шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Ингээд ихний танилцуулга жагсаалтыг бид Монгол Ардын намаас эхэлж байгаа юм а. Ирэх баригч Монгол Ардын намын жагсаалтын 28-ийн 1-т Монгол Ардын намын дарга Сүхбаатарын Батул, 2-т Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүх, 3-т Улсын хурлын дарга Дамдны Дэмбэрэл, 4-т Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Энх Төвшин, 5-т Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Дүндэ Жандсан, 6-т хууль зүй дотоод хэргийн сайд Нямдорж гих зэрэгээр Монгол Ардын намын 28-ын жагсаалт үргэлжилж байна. 28 нэр дэвшигч. Эдгээр нэр дэвшигчтэй Монгол Ардын нам сонгогч бидэнтэй улаан үрээр тулж уулзах тойрог дээр биш, учир битүүлэг жагсаалтаар илгээсэн цаанаал нэг учиртай байна. Яагаад гэвэл тэдний олонхон төрөөс төрсөн тэрбумтнууд олигархууд бүр зарим нь өргөл барьцаар өөдөө дээшээ гаргасад байгаад л асуудлын гол нь оршоод байна. Гэхдээ л үүнийг бид хэлээгүй, харин тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бэлхнээ тод харуулдаг байна. Монгол Ардын намын дарга Сүхбаатарын Батулдаас эхэлж байгаа. Чингис зочд буудлыг өөрийн болгож бас Монголын ард түмний мэдэлд байх ёстой. Бороогийн алтны ордыг гадныханд зарж ганцаараа хөв хүрдэж баяжсан нэгэн. За Батулд гэдэг хүн бол Монголын хамгийн том олгаач. За жишээ хэлье. Өнөөдрийн байдлаар 50 тонн алтыг миллиард доллараар борлуулсан байна. Нөгөө 4-5 жилийн дотор ухаа гаргачихсан миллиард доллараар. Зардал нь бол нэг 400 сая доллар гарсан байна. 600 саяын ашиг бол үндсэндээ 7 сар болчихсон. Бороог олдын. Монголын төрд 50 тонн алтны нэг 10% нь за тэр зээнх болдын тооцоогоор 7% нь орсон гэж хэлдэг. Тэгэхээр 50 тонн алтны 10% нь гүйл нэг сайндаа нэг 5 тонн үлдсэн юм уу? Түүний тал хувь нь Сүбатолдын хараманд тал хувь нь 2,700,000 орж байгаа байхгүй юу? Монгол улсад орсон ашигын тал хувь нь Сүбатолд нэг хүний хараманд ороод үлдсэн хувь нь Монголын төрд орсон ийм цифр бол байж байна. Монгол Ардын намын жагсаалтын нэгд бичигдэгч Сүхбаатарын Батулдын талаар ийм түүх дурааж байна. Дараагийнх нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ухнагийн Хүрэлсүх. Түүний тухайд ямархуу жагсаалт хөвөрхийг үзэгч та бүхэнд бас танилцуулъя. Энэ эрхмийг ард олон Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь сайн мэдхээс өмнө Хадгаламж банкны 14 тэрбумд нэр холбогдож хэцүү нэртийн хаалгыг татах дээрээ тулж байсан гэдгээр нь сайн мэднэ. Түүний энэ түүхийн араас Монгол улсад банк дампууруулагчдын цуврал эхэлсэн байдаг. Ухнагийн Хүрэлсүхийн өөр нэг тодод бол хувьсгал чимээх нэр байлаа. Монгол Ард хувьсгал намын шатсан түгийг чуулганы танхимд оруулж ирэн намируулж байсан түүхийг олон хүн санаж байгаа. Гэвч тэрээр Монгол Ард хувьсгал намын ерөнхий нарийн бичгийн дарга Одонгутаан намын гишүүдийнхээ бодол санааг үл ошон улаан цээжээр хамгаалж байсан хувьсгалын түүхээ намын нэрлэлсээ арчиг хайсан нь 90 гаруй жилийн түүхтэй Монгол Ардын хувьсгал намыг 21-р зуунд 2 хуваагдахад хүргэсэн байдаг. Монгол Ардын намын жагсаалтын 3 энэ бол Дамдны Дэмбэрэл. Улс төрөөс тэтгэврт гарах цаг нь болсон ч лоббины нэлээд хідэн хуулийг урагшлуулж өгснөөр нь энэхүү жагсаалтаар намын шагнаж жагсаалтын 3-т ирэмдэлсэн байгаа юм. Жагсаалтын 4-т Улсын хурал дахь намын бүлгийн дарга гэдгээр Энх Төвшин дарга бичигдсэн байна. Жагсаалтын 5-т хуучны Монгол Ардын хувьсгалт нам одоогийн Монгол Ардын намын үе үеийн дарга нарт алиндэн ч тал алддаггүй хүчин зүтгэж ирсэн чанараараа Улсын хуралд 20 жил суусан Дүндэ Жандсан бичигдэж байна. Харин түүний араас алдарт хуульч, хууль зүйн сайд Нямдорж бичигдэж байна. Энэ эрхэм сайдын тухай монголчууд бид чамгүй ихийг мэдэх болсон зах зохиос нь бас дурдж танилцуулъя.
Хууль зүйн дотоод хэргийн сайд нь хувийн компани байранд үнгүй суудгаан ил цагаанаар зарлаж байна. Байрны тухайд хөлсийн төлөөд би амьдарч байгаа. Зардлын 300-аад мянган төгрөгийн хөлс төлд юм аа. Ашиглалтын зардал гэж юм байдаг үстэй чийчгсэн төлдөг үстэй гүндалаа. Тийм л юм байна. Юуны төрөөс юм би төлдөг гэж хэзээч хэлээгүй. Сард ашиглалтын зардал буюу ус, цахилгаан, халаалтын мөнгө төлөөд үнгүй амьдардаг гэх энэ байрны сарын түрээс уг нь 3 сая төгрөг байдгийг улсын хурлын гишүүд баталж байна. Юу гэсэн үг юм бэ ч те? Энэ ч одоо авилгал гэхгүй өөр юу гэх юм те? Ингээд Монгол улсын хууль зүйн сайд хүн зөв зүгээр юм ингээ яриа сууж байхаар хэн одоо Монголд авилгалаас салыг хэн хууль журам биелүүлэе гэж явах юм? Монгол ардын нам өнөөдөр ийм хүний толгойг хилээ сууж байхаар ард түмэн та нарт тэр нь яаж итгэж саналаа өгөх ёстой юм? Монгол улс хаашаа урагшаа хөгжих гээд Хүний үнэтэй байранд сарын 3 сая төгрөгийн төрөөстэй байдаг байранд 3 жил суусан байна. Одоо ч сууж байгаа. Тэр хүн гэдэг нь алтчин компани эзэн Алтан гэдэг хүн байна. Тэрний хүүхэд Амар Төвчин гэдэг. Дөнгөж сая өөрөө би бол ямар нэгэн мөнгө төлдөгөө зардлаар нь суудаг гэж хэлж шít. Тэгээ ийм имийг бол авилгал гэдэг юм нэмдэр сайд. Өөрөөр нэрлж болдгоо шүү дээ. Авилгын хууль гэж нэг юм байгаа юм. Тэгээ мөнгөний тооцоод үзэхээр 36 сарыг 3 саяар үржүүлэхээр 108 сая төгрөг болж байгаа. Одоо бид нар өөр хүмүүс шаардлага тавьж чадахгүй. Үнэтэй байранд суучаад би бол түрээсийн гэрээгээр суудаг юм а юу ч өгдөг юм а гэж хэлэхэд чамааг одоо 5 сарын 1-ээс хэрэгжиж байгаа хуулиар шийтгэнэ гэхээр нэмд орж байгаа гэхлээр шийтгэж гэлгээ шүү дээ. Тэгээ ийм хүнийг ардын намын бүлэг сонгуул болох гэж байхад хамгаалаад байгааг би ерөөс гайхаад. Их л том шалтгаан байна да. Та хууль дээдлэх зарчмыг дандаа ярьдаг. Тэгсэн мөртлөө хуулийг та дандаа дэвсэлдэг шүү дээ. Маш олон хуулийг та бол зассан. Таны зассан хуулиас болж Монгол оронд нөхөж болшгүй том гар цохирлууд үүссэн. Та ашигт малтуулын тухай хуулийг зассан. Та албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хуулийг та бас хассан. Тэгээ ийм байдлаар бол та өөрөө маш олон хүнийг бас ял завших боломжийг олгосон. Яриатай таны тарьсан баян бол зөндөл байгаа шүү дээ Ямдар сайд. Тэгээ ер нь та өөрөө төрийн хүний хувьд энэ хууль зүйн салбарыг толгойлж байгаа хүний хувьд энэ бүх одоо асуудал дээр ухамсараараа дүгнэлт хийгээд энэ одоо ариустаад ажил албан тушаалаа өөр одоо тэр дараагийн хүндээ хүлээлгэж болдгоо мó нэгдүгürt. Яагаад энд ингээд үхэ хатан зууралдаад байт юм бэ? Та чинь би сандал ширээтэйгээ зууралдаг хүн биш гээл одоо зарлал байсан шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр болохоор ингээд үхэ хатан зууралдаад байх энэ ямар учир шалтгаантай байна? Бүгдөө хар дэвтэртэй хүнээс айдаг эртний уламжлал ёсороо Нямдоржийг унгахаар конопт арчих юм бол шарандаа наад чи аваачаад намайг битгий засгийн газартай өмнө их хурлтай өмнө бүгдийг аваа явуучих учраас нүдэн балаж ихэн дүлий байж хагаад хамгаалаад үлдэхээс яах гэсэн ийм байдал хүрч явах шиг байна. Тэгэхээр энэ зөв. Өнөөдөр хууль зүйн сайд нь хууль зөрчиод байхад улсын их хурл нь тэрийг хамгаалж үлддэг ийм ёс жайг тогтоох гэж байна. Би хууль зөрчил гэдгийг зөвхөн гишүүдийн өргөн барьсан саналтай хэлэхгүй байгаа. Үүд түмэн саналаар хэлж байгаа. Та бол Монголын хуулийг би орондоо засна, онгоцондоо засна гэдэггүй. Та бол Монголын хамгийн том хулгайч нарын нэг. Яагаад гэвэл та хуулийн үгсийг хулгайлдаг байхгүй. Таны хулгайлсан хуулийн үгсийн цаагуур Монголын газар шороо гадныхад очиж байна. Энийг хэн хийж байгаа? Энийг Нямдорж хийж байгаа. Ийм намтартай хүмүүсээ Монгол Ардын намынхаа лидерүүд гэж нэрлээд Монголын хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ төлөөлөл болгон суулгах эхний 6 эрхэнд багтаан дансалж байна. Харин одоо энэ 6 эрхмийн хөрөнгө чимээг өөрсдийнх нь мэдүүлсэн мэдүүлгээр нь танд сонирдуулъя. Авилгатай тэмцэх газарт 2011 онд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлаас нь харвал Монгол Ардын намын дарга Сүхбаатарын Батболдын өөрийн орлого жилийн 51 сая 19,700 төгрөг. Гэр бүлийн орлого 151 сая 79,500. 1 тэрбум 18 саяын үн бүхий 2 орон сууцтай
Range Rover, Mercedes-Benz машинтай. 2 тэрбум 42 сая 30 мянган төгрөгийн хадгаламжтай. Алтай холдинг компани 83%, Skytel компани 9%-ийг эзэмшдэг. Дамтны дэмбэрэл өөрийн орлого 33 сая 807 мянга. Гэр бүлийн орлого 30 сая 112 мянга. 60 сая нэг байртай машингүй ATH компанитай. Дүндэ Жонсон өөрийн орлого нь 19 сая 358 мянга. Гэр бүлийн орлого 11 сая 345 мянга. Гэр бүлийн хүрээнд 5 байртай Шэхийн худуугийн хууль зүйн дээд сургуулийн 60%-ийг эзэмшдэг. Энх төвшин өөрийн орлого 13 сая 157 мянга. Гэр бүлийн орлого 120 сая 756 мянга. Гэр бүлийн хүрээнд 3 орон сууцтай Lexus 470 машинтай. Сэнди нэмдорж өөрийн орлого 12 сая 580 мянган төгрөг. Гэр бүлийн орлого 8 сая 658 мянга. 2 орон сууцтай Mercedes-Benz машинтай. Монгол Ардын намын жагсаалтын эхний 6 эрхмийн албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэгч жирийн нэгэн сонгогч танихаас асар өндөр байгааг анзаарсан баг. Асуудлын гол нь тэд яаж ингэж хөрөнгөж юу гэдэгт л байна. Монголын төрд мэдлэг, боловсрал, ёс чанар чухал биш. Мөнгө, бүлэглэл, ашиг сонирхол гол болсныг харуулсан тод жишээ энэ. Ийм залгамж чанараар Монголын төрийн жишээ сонгогдож, Монгол Ардын нам, ардчилсан нам хоёр өвөр төрөнд орж, манан химээх бүлэглэл төрийн толгойд гарснаар монголчууд бидний амьдрал цэцэглэх биш гундаж, монгол хүн Монгол нутаг дээрээ эзэн биш боолын амьдралаар амьдардаг болжээ. Бид 2003 онд 250 сая $, тоологдох их хөрнөөс салсан ч өнгөрсөн 4 жилдээ Монгол улсын гадаадд төлөхөөр 10 тэрбум болж нэг монгол хүн нуруунд дээрээ 5 сая төгрөгийн өр үүрч явна. Ядуурл энэ хооронд 40% хүрч инфляц нь 2 оронтой тооноос огт буухан болжээ. Газар нутаг ажлын байр маань урд зүгийнхнэр дүүч. Орос Монгол хятад гурав Атлантын далай дээгүүр явж ийн гинэ. Онгоцоор. Оросны арих байхгүй. Орсон тэгээд далай руу архиа яадаг юм уу? За. Тэгсэн чи яаж байгаа юм бэ? Энэ тагоороо гэж. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь энэ бол манайд хогоороо байгаа гинэ. Орос архийг. Дуушдаг байхгүй. Хэн? Хятад. Тэгсэн хятад нь аваачаад далай руу онгоцоос дугуй шиддэг гинэ. Чи яаж байгаа юм бэ? Энэ тагоороо. Энэ яаж чи яаж байгаа гэсэн чинь энэ бол манайд хогоороо байгаа гэж юм гинэ. Тэгсэн чи Монголын стаж шиддэг. Гэсэн чи Монгол хятад шиддэг. Энэ тагоороо. Газрын баялаг алт эрдэнэс маань харин хил даван урсаж бидэнд сүйдсэн байгаль, өрзөөл, ядуурл, гуйламжлал, эцсүүлд нь эх орондоо сайхан амьдрах хоосон мөрөөдлөл үлдэж байна. Би нам ажил хийж магадгүй. Тийм болохоор би түрээс найранд амьдэрдэг. Нэг муу амбар тэрийг сайтуулах гэдэг. Над үчих зургаж байгаа. Гэхдээ би Яловэстод сайхан амьдэрдэг. Их орондоо сайхан амьдэрдэг. Тэд биднийг эх орондоо сайхан амьдраа гэж хуурсан мөртлөө өөрснөө харин амьдралыг илүүд үзэж байх юм. Монголдо тэд өөрсдөө сайхан амьдарч яагаад болохгүй байгааг асуух хүн олон байна. Монгол Ардын намын даргаасан баяр сүүлийн 4 жилийн хугацаанд Монголд бараг ирсэнгүй Америкт голдуухан тухаллаа. Монгол улсын ерөнхийсээ Сүхбаатарын Батболд өөрийн төрсөн хүүтэй Монголд биш Америкт байр худалдан авч өглөө. Хууль зүйн сайд нямдорч хүүхдээ Монголд хөдөлмөрлүүлэх биш Америкийн нэгдсэн улсын консулын газар руу явуулж байх жишээ нэ. Энэ мэтээр энэ нам монголчуудыг Монголдо сайхан амьдраарай гэж хэлэх мөртлөө өөрсдөө харин бид явлаа баяртай гэж угаатаа утга нэг мэтээр сонсогдож болж байна. Нийгмийн цаг агаар нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг түрээд өндөрлөх болж байна. Нийгэм маань өтгөн манантай байна. Мананг ярахад монголчууд бид хамтдаа хүчин зүтгэн, мананг бид хамт сарниулна гэдэгт бас итгэл дүүрэн байна. Манан сарнихад үндсэндээ 8 хоногийн хугацаа үлдэж байна. Иргэн сонгогч үзэгч та бүхэн өөрийн гэсэн оюун бодолтой нэгийг тунгаан бодно үзье. Маргааш 21 цаг нийгмийн цаг агаар нэвтрүүлэг ТV телевизийн 1-р сугаар үзэгч танд хүрнэ.